Хэрвээ танд юмны өнцөг буулан зүрх зөв тогтолгүй харагдах, тэг шимгүй байх нь таныг тавгуутуулдаг. Заавалчгүй тэрийг тэгшилжиж тайвширдаг бол за хаалгыг төгжсөн хэсгээ дахин шалгамаар санагдах. Эсвэл гараа маш их угаадаг. Тэгсэн хэрнээ гарч хангалттай цэвэрхэн юм шиг санагддаггүй бол өнөөдрийн юмны ярих гэж байгаа зүйлийг сонсоод үзээрэй. За тэгэхээр өнөөдөр ярих сэдв бол OCD буюу Obsessive Compulsive Disorder. За монголоор бол улигт бодол, албадмал үйлдэлийн эмгэг гэж нэрлэдэг. За хамгийн нийтлэг байдаг шинж бол юмны зөв тогтолгүй байх, эмх цэгцгүй байх нь хүнийг маш их бухимдуулдаг. Заавалчгүй тэр зүйлийг тэгшилжиж санаа намардаг. Тэгшилэхгүй бол бухимдаад байгаад байдаг. Тим хүмүүс одоо номыг өндрөөс нь намруун заавалчгүй өрдөг. За эсвэл утасны аппликейшнийг одоо зөвхөн нэг хуудсан дээр цэнхэр өнгө, нэг хуудсан дээр ногоон өнгө, за эсвэл нэг хуудсан дээр дан улаан өнгө тавьсан байдаг жишээ нь. Гэх мэтээр иймэрхүү цэгцтэй байдалтай байхгүй бол маш ихээр бухимдуулж идэг. За ингээд ярингууд хүмүүс бас маргадаг л да. Тэгвэл цэгцтэй байх нь буруу юм уу? Цэгцтэй байх нь сэтгэл зүйн асуудал юм уу? Цэгцтэй байх нь бол хэрэгтэй. Гэхдээ одоо энэ OCD-гээс ялгаж ойлгох хэрэгтэй. За юугаар нь ялгах вэ гэвэл цэгцгүй байх нь бол ямар хэмжээний сөрөг нөлөөтэй билээ гэдгийг бодож үзээд тэр сөрөг нөлөөнөөс давцсан төгшүүртэй тэр сөрөг нөлөөнөөс давцсан та бухимдчихвэл та энэ сэтгэл зүйн асуудал гэж үзэх хэрэгтэй. Яг тэгэхээр жишээ нь гэх юм бол одоо номыг өндрөөс нь баг руу тавихгүй байлаа гэд танд ямар сөрөг дагавар гарах юм. Тэгсэрнээ та тэрийг харахад аюух бухимдж байгаа бол энэ асуудал. За хувцсны үлгүүрнүүд бүгд нэг тийш харсан байх хэвээр, ингэрнүүд бүгд нэг тийш харсан байх хэвээр. За нэгэн цамц зөрүүлчих юм бол тэнцээ бухимдаад байвал яг ямар асуудал вэ? За тэндээс бол сөрөг үр дагавар ч юм уу, аюул ч юм уу учрахгүй харин OCD-тэй байх юм бол маш их шаналаад байдаг. За дараагийн нийтлэг шинж бол маш их гараа угаах хэрэгцээтэй байдаг. За та нар кинон дээрээс үзчихсэн баг байнга гараа угаагаал те. За энэ бас цэвэрч байдалтай андуурагддаг. За эсвэл гермофобиатай андуурагддаг. Гермофобиа буюу одоо нэм бактериас сэжиглэх байнга гараа угаах хэрэгцээтэй андуурагддаг. Гермофоби нөрөө OCD-ийн нэг одоо илэрлэл нь байж болдог л доо. Гэхдээ гермофобиатай хүн болгон OCD-тэй гэсэн үг биш. Ер нь бол хүндрээд ирэхээр энэ байдал нэлийн асуудал үүсгэдэг. Тэр хүн өдөр тутмын хийдэг зүйлээ хийж байгаа. Гэхдээ байсагээл гар нь хангалттай цэвэрхэн биш юм шиг санагдаад гараа угаамаар санагдана. Ингэсээр хагаад ерөөс өдөр тутмын амьдрал нь хэм маяг нь одоо маш үр бүтээмж муутай, чанар муутай болж эхэлдэг. За өөр нэг нийтлэг байдаг илрэл бол хаалгаа төгжсөн хэсгээ маш их шалгадаг. За төгжиж байхдаа 3-4 шалган те. За төгжснийхаа дараа гараад явж байхдаа төгжчлөө яалаа гэдэг аюух эргэлцдэг. Тэгээ буцаж очимоор гэртээ очиж одоо шалгамаар санагдаад байдаг. За эсвэл плетгээ салгасан билүү те. Плетгээ салгаагүй байж байгаад гэрт нь гал гарчих үедээ гэдэг ч юм ийм айцсуудад дандаа дарлуулж идэг. Хаалга төгжсөн хэсэгтээ одоо яаж шаналхаа болох вэ гэдэг дээр бол нэг одоо тэр төвлөрөх гэдэг айгүй чухал. Яг төгжчих үедээ бүх оюун санаагаа зүгээр яг хэдхэн секунд хаалга төгжих хугацаанд дээр л зарцуулна. За хаалга төгжиж чинь гэдгээ бодлоо анзаарлаа. За эсвэл одоо плетэг бүгдийг 0 дээр тавьсан байна. За одоо шалгацсан шүү. Яг тэр шалгаж явах үе дээр бүх анхаарлаа төвлөрүүлнэ. Өөр юм бодох хэрэггүй. За тэгэж гарч явах чадах юм бол эргээд одоо төгжсөн билүү яасан билээ гэж шаналлах тэр зүйл нь хамаагүй бага байдаг. За бас нэг илрэл бол нөгөө манай монголчууд хэлдэг новш цуглуулдаг хүмүүс гэж хэлдэг тийм. Новш цуглуулах айгүй дуртай. За хэрэггүй болцоо тогшлуудаа хайж чаддаг. Бүх зүйл тэр хүнд тодорхой байвал зүгээр. Бүх зүйл нэмэх зэгцтэй хаана юу байгаа нь тодорхой байх тусмаа тэр хүнд илүү тайван байдаг. Ойлгомжгүй зүйл тэр хүнд, тодорхойгүй зүйл тэр хүнд маш их бухимдалд оруулдаг. Хизээ нэгэн цагт нөгөө зүйл нь хэрэг болоход байхгүй байх үедээ гэдэг айцаас болоод тэр зүйлүүдийг одоо хурааж цуглуулж яадаг. Гэхдээ тэр зүйл нь хэрэг болоход байхгүй байх одоо зардлаас илүүтэйгээр тэр хүн тэр олон зүйлийг хурааж одоо өөртөө ачаа үрж байгаа нь бүр илүү зардалтай байх талтай. За зарим одоо өвсөдөд хүмүүс мэдэрдэг зүйл бол одоо оюун санаанд ихэнх нь болж идэг. Толгой дотор нь одоо янз бүрийн бодлууд болж идэг. Агаарт нэг юм хий дүрс өсгөж одоо тайвширмаарч юм шиг. Зарим хүмүүс бол гараа одоо 3 удаа атгachиж тайвширна. Гэрээсээ гарахдаа одоо гэрлээ 3 удаа унтрааж хасаачиж тайвширдаг ч юм уу. Гэрээсээ яарад хоцрох гэж гарч байгаа хэрнээ гарахын өмнө нэг гутлынхаа тавирыг тэгцэлчмэрч юм шиг санагдал те. Гэх мэтээр ийм байдлаар илэрдэг. Одоо зурагт үзэхэд одоо зурагтныхаа дууг зөвхөн 15 дээр тавьж үзнэ. За эсвэл тэгшин тоон дээр зөвхөн сондоо тоон дээр л үзнэ гэдэг ч юм яг юм мухар сүсгийн шинжтэй болж ирдэг. За сүүлдээ бол бүр их одоо харилцааны асуудал болж эхэлдэг. За гэр бүлийн хүмүүсийн одоо хамтран ажиллаж байгаа хүмүүсийн юм нэг юм одоо ширээн жоон толботой байлаа гэх тэрийг арчичмаар санагдаад те. Тэгсэр нөгөө хүнээ хүмдлээд арчиж чадахгүй байжснаа тэрэнд өөрөө бухимдаад байж идэг ч юм. Гэх мэтэр ийм олон асуудлуудыг үүсгэж болдог.
За шийдэл бол ерөөсөө сэтгэл зүйчээс тусламж авах. Хамгийн одоо боломжтой бол аль болох сэтгэл зүйчээс тусламж аваараа. Эхлээд уншлуулаараа яг үнэхээр эмгэг мөн үү эсвэл зүгээр л одоо шинжүүд баг зэрэг илэрч байна уу. За тэгээд тусламж авах хэрэгтэй. За хэрвээ боломжгүй бол дараах зөвлөмжүүдийг бас сонсоод үзээрэй. За тулгарх гэдэг зүйл байдаг. Хүнд магадгүй хувцсны үлгэрүүд бүгд нэгдэж шаарсан байх нь үнэхээр таатай. За зүрэлтгөр бухимдаад байдаг бол зориуд одоо албаар тэр хувцсыг эргүүлээд тавьчих. Өөрөөр нь тавиулчих гэдэг даалгаврыг өгдөг. Иймэрхүү жижиг зүйлүүд дээр одоо эсэргүүцэж сурах нь одоо том зүйлүүд дээр тус болдог. Яагаад гэвэл одоо хүний амьдралын хамгийн чухал шийдвэрлэх үе, маш их стресстэй үе, за нойр муутай явж байгаа үед OCD-ийн шинж тэмдгүүд хамгийн ихсэн байдаг. Ер нь бол одоо стресс ихтэй байх үед л даралж идэг гэсэн үг. Тийм болохоор одоо стрессгүй байгаа өдөр тутмын амьдралдаа ч юм уу ийм зүйлүүдтэй дасаад сурцсан байх нь одоо тамирчнаар бол бэлтгэл хийж байгаатай адилхан. За мөн одоо хэрвээ тамирчин хүн маш их бэлтгэл хийсэн байх юм бол тэмцээнд ороход бэлтгэлтэй тий. За огт бэлтгэлгүй үнийг тамирчин одоо тэмцээнд оруулах юм бол тэр хүн аюу хэцүү байдалтай болно. Тэгэхээр ер нь одоо иймэрхүү жижиг зүйлүүдийг одоо ийм бүгд тэгшхэн биш тий. Далий байхад ч гэсэн одоо хараад бухимдахгүй болж сурна гэдэг бол одоо өөрийгөө бэлтэж байгаа хэрэг ийм зүйлд. Тэгэхээр өөрийнхөө амьдралын хэв маягийг өөрчлөх хэрэгтэй. 50 байлгадаг зуршлуудтай болох хэрэгтэй. За спорт, дасгал хөдөлгөөн ч юм уу те. За эрүүл хооллолт, одоо хангалттай нойр авах, бясалгал ч юм уу. Гэх мэтэр ийм өөрийгөө тайвшруулдаг амьдралын хөвшилтэй байх тусам OCD-д одоо дарлагдах нь арай бага байдаг. За тэгээ түрүүний бас түлхүүрний жишээг битээ мартаарай те. Түлхүүртэхтэй одоо дээр төвлөрөх гэх мэтэр ажиллаж болдог байна. Тэгээ та бүхэнд бас ийм хэрвээ OCD-тэй холбоотой иймэрхүү мэдрэмж одоо энэ шинжүүд илэрдэг бол бас комент хэсгээр хуваалцаарай. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая.